Синий телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Алганы хээ ток шоуны шин дугаар, шин зочны түүх эхлэх гэж байна. Ингээд нэвтрүүлгийн уламжлал ёсоор та бүхэнд дэлгэцэнд товчхон видеог үзүүлье. Энэ видеоны дараа студидтэй зочноо угтаах болно. Кино үзэгчтэй тэгэхээр алганы хээ ток шоу энэ үдэш хоймортой онцлон урьсан зочин бол ардын урлагийн гоо зүй тэр дундаа Монгол бүжгийн гайхамшигыг үзэгч түмэнд мэдрүүлэгч за мөн гоо сайхныг үзэгч түмэнд бэлэглэгч нэгэн сайхан бүсгүй байгаа Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан урлаг судлаач Бямбаг бид энэ үдэш нэвтрүүлгийнхаа хоймор хүндэтгүү урьсан юм а. Ингээд бүгдээ хамтдаа зочноо угтаа авцгаая. Сайн байна уу? Ямар гоё ярагдаж байна өдрийн хүргээ. За ингээд таныг бас нэвтрүүлгийнхаа урьж байл. Яа тэгэхээр би бас ямар гоё урьсан зочинтойгоо сууж яриагаа эхэлдэг уламжлалтай. За энэ үдэш надаас гадна тантай бас ярилцахаар Соёл урлагийн их сургуулийн, радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд маань манай студид ирсэн байгаа. Ингээд бас өнөөдөр бит хоёрт зав гаргасан оюутнуудаа баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр мэдээж одоо уран бүтээлч хүнтэй уулзсан хамгийн сүүлийн уран бүтээлийн сонин сайхнаас бас энэ үчийнхаа яриаг эхлэвэл илүү оновчтой байх гэж бодож байна. Үндэсний урлагийн их театраар за театрын бүжиг ангиар хувь уран бүтээлч Бямбагаар сүүлийн үеийн сонин сайхан юутай байна вэ? Нилээн завгүй байх шиг байна тийм ээ. За юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан Синий телевизийн хамт олондоо маш их баярлалаа. За уран бүтээлийн хувьд бол их ярим байна уу. Тэгээд саяхан 12 сарын 1-нд манай үндэсний урлагийн их театрын маань одоо Монголын их хаттын төлөвлөгөө бүжгийн жижиг тоглоод 5 жилийнхаа ойг тэмдэглээд маш том бас ажлын ард гарцаад байж байгаа. Одоо тэгээд дараагийн шинэ уран бүтээл манай үндэсний урлагийн их театрын найруулагч Монгол улсын гавьт жүжигчин Даваа хүүгийн одоо бас шинэ уран бүтээл концерт дээр одоо манай үндэсний урлагийн их театрын бүх уран бүтээлчид одоо бэлтгэл ажилдаа орсон. Тэгээд ингээд байж байгаа. За миний хувьд бол бас өөрийн гэсэн бүжгийн студид нээж байгаа. Тийм тэгээд бас жижиг сажиг бас уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Тэгээд нэлээд л ажил ихтэй загвал ингээд явж байна да. Их хаттын туйлс гэсэн чи их сайхан санагдаж байна. Энэ бүтээл дээр одоо Бямбагийн хувьд бас оролцохоос гадна судалгааны ажил хийсэн гэж сонсч байсан юм байна. Тэгэлгүй яхаа Монголын их хаттын төлс гээд манай одоо үндэсний урлагийн их театрын одоо томоохон бүжгийн жүжиг тэгээд 9 хатны түүхээр хийсэн. Тэгээд яг нөгөө хаттуудынхаа өөх түүх он цагийн дараалалаараа гоо марал, алангуа, өөлөн, бүрт тэгээд дүүргэн хатан, сорхогтон хатан, чимбай хатан, самар хатан, мандухай хатан гэдэг ингээд 9 хатан дараалалаараа он цагийн дараалалаараа тэгээд найруулагчаар нь манай үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Монгол улсын урлагийн гавь цэцгэлтэн Баярбатар багш маань найруулагчаар ажилласан. За дэглээчнэр нь гэхэд одоо манай Баярбатар багш маань өөрөө дэглээчээр бас урлагийн Монгол улсын гавь жүжигчин Даваа хүү багш манаас бас нэг дэглээчээр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хашхүү гээд бас манай бүжиг дэглээч бас нэг хатныг одоо хэд хэдэн хатныг бүжиг дэглэсэн. Тэгээд ер нь бол ингээд Монголын их хаттынхаа өөх түүхийг бид нар бол бас ганц нэг хаттуудыг нь бол мэддэг штэ тийм нийтлэг нөгөө бүрт хатан, гоо марал гэл ингээл мандухай цэцэн хатан кинонаас нь мэддэг. Тэгэхэд цаана нь одоо бидний мэддэггүй маш олон хаттууд байдаг юм байлээ. Тэгээд бид нар бас энэ сайхан уран бүтээлээсээ дамжуулаад өөрсдөө ч гэсэн бусад хаттайгаа маш сайн мэддэг юм байна. Миний хувьд болохоор сорхогтой хатны дүр дээр ажилласан. Тэгээд 5 жилийнхаа ойгоор бас анх сорхогтой хатнаа хийжсэн. 5 жилийн дараа бас өөрөө хийж байгаадаа бас маш их баяртай байгаа. Тэгээд сорхогтой хатны хувьд бол мэдээж бол амар агуу хатан. Тэгээд мэдээж энэ дүр дээр ажиллахад бол ингээд маш их судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд тэр
тэр сургатаат ер нь ямар хуу одоо ухаантай тий ямар байсан бол тэрийг ингээ өөрийнхөө бие дээр ингэж хүмүүст ингэж амьлуулж харуулахын тулд бүр дотроосоо бүр өөр байх хэвээр. Тэгээ бүр ямар санда өглөө болгоо сүү өргөдөг байсан шнэ. Тэр үеэр. Тийм. Тэгээд номыг уншсан. Одоо сургатаат ингэж ном бидэг штэ. Тэр номыг уншсан. Тэгээ дээрэс нь ингэж нэлээд ийм нэг төрийн тэр хэрэгт оролцдог. Төрийн энэ нөгөө бодлогын номнууд байд юм байна. Тэр номонд хүртэл сургатаатны сургаалуудаас байнга байд юм бэлээ. Тэгээ үнэхээр бас дөрвүүлийн хаан болсон. Түүхэндээ бол одоо эрэгтэй Чингис гэдэг эмэгтэй Чингис гэдгээрээ үнэхээр алдартай, ухаантай, эрдэм номтой тийм хатан байсан мөлий. Тэгээд энэ хатны дүр дээр ажилласандаа би бол маш их баяртай байдаг. Тэгээд яг миний одоо бүжгэн жүжигийн одоо миний хэсэг бол одоо ингээд ятгахтай. Тэгээд биеэртэй ингээд ном судраа ингээд бичиж байгаагаар ганцаараа бүжиглээ. Дараа нь 4 орноос 4 эрдэмтдтэйгээ ингээд ном чуулж байгаагаар дараа нь 4 жоохон хүүгээ ном өргөөндөө ном судартаа ном зааж сургаж байгаагаар хамгийн сүүлд нь ингээд 4 хүн хаан болцсон. Тэгээ хамгийн сүүлд ингээд тавуулаа хаан сэнтин дээр ингээд сууж байгаагаар дуустдаг. Тэгээд үнэхээр амар гоё ингээд өөрөө тэр дундаа ингээд ороод бүжиглэхээр бүр огшоол өөрөө жихнээсээ тийм хатан болцсон юм шиг тийм гоё мэдрэмжийг авдаг. Ганц ч биш ер нь бүх бүжиг ямар нэг өөрийн гэсэн өгүүлэмжийг агуулдаг. За жүжигчд бол тэрийг амаараа гаргаж илэрхийлдэг байхад дуучид одоо тий дуулалт жүжигээр илэрхийлдэг бол бүжиг бол ямар ч тэр үг болоод тий дуу ямар ч тэр юу байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо нөгөө нэг үйлдэлээр харуулна гэдэг нь өөрөө бас илүү их ажиллагаа авьяас юм болов гэж бодлоо. Би бол тэгж боддог юм. Бүжиг бол ерөөсөө биеийн хилэмж гэж боддог. Тэгээд ямар ч үггүйгээр тэр удаа санааг тий ингээд хүнд илэрхийлнэ гэдэг бол ингээд бүр үнэхээр бас агуу. Тэгээд дээрэс нь бас нөгөө манай үндэсний урлагийн их театрын төрийн их найрал хөгжим бол үнэхээр бас агуу. Одоо манай үндэсний хөгжим гэдэг бол ямар агуу вэ? Тэр аялгауг сонсоод хүний цэцэглийн одоо уцыг хөндлөн гэж ярьдаг штеп. Яг тэрэн шиг тэр хөгжмийг сонсоод хүн өөрөө аяанда ингээл уяраал явдаг. Дээрээс нь манай үндэсний урлагийн их театрын одоо найрал дуучид байна, мундаг алдартай дуучид байна тий. Манай үндэсний урлагийн их театрын 200 гаруй уран бүтээлчд бол бүгдээрээ ингээд хүчээ шавхсан, бүгдийнх нь хүч ингээд хөдөлмөр шингэсэн сайхан уран бүтээл болж өнгөрч байгаа. Бямба маань бас бүжгээс гадна нэг дуу дуулсан байсан, клиптэй тэгээд нэлээд дэлгэцэн кинонд бас өөрийнхөө дүр төрхийг мөнхлөөд амжсан. Энэ жил нууц биш бол киноны урлагч гэдэг юм уу бүжгээс өөр уран бүтээлийн өөр саналуудыг хүлээж авч өрнө ажиллаж байгаа зүйл байна уу? Яг тиймэрхүү саналууд бол ирдэг л дээ. Тэгээд яг нөгөө цаг наргүй ажилтаа болохоор бас амжуулахад жоохон тийм байдаг. Гэхдээ яаж иж байгаа л амжуулдаг. Тэгээд одоо бол нэг 2 3 киноны санал ирсэн. Тэгээд би бас өөрөө арай шийдэг байгаа. Тийм. Гэхдээ ямар ч байсан ажлаа амжуулж байгаа. Тоглосон кинонуудын хувьд яг ямар кинонууд ямар дүртэй болчихоо одоо тоолвол гэх. За мэдээж одоо нөгөө зэрлэг цэцгсийн хүлэмжийн яргуу гэл эхлэх баг л та тий. Тийм яргуу гэд хамгийн анхны одоо дэлгэцэн уран бүтээлд орж исэн. Тэгээд Хувьсэл продакшны хамгийн анхны дэлгэцэн уран бүтээл. Тэр дүрдээ би бас амар баяр хайртай. Тэг нэг юм гинэн цайлган гэсэн амар дели. Гэж айлгуутал явааддаг. Тэгээд тэр дүр дээр бол үнэхээр бас ингээд хүмүүст бас маш их танигдсан юм шиг гэлээ. Цэцэгдэрлэж зүйдээ манхаар хайрын дуу их шилнэ. Намрын салхин цэтгэл ганц цэцгэс холдрууч. Тэгээд дараа нь шууган тархич гээд Go Entertainment, Go Production-ы шууган тархич гээд кинонд дараа нь гол дүр дээр тоглосон. Тэгээ бас дараа нь миний эхнэр тагнуулч гээд кинонд тоглосон. За тэгээд Манан зүсэгч. За нэг ер нь бол нэг хит хитэн кинонд тоглосон. За хувийн бүжгийн студийн талаарх яриа бас их сонирн байна. Хэдэн жил одоо бүжгийн урлагт зүтгэсний эцэст одоо өөрийн гэсэн шавнараа бэлдээ гэсэн шийдвэрийг ер нь гаргаваа. Ер нь шаваа бэлдэнэ гэдэг нь өөрөө уран бүтээлч гэдэг юм уу навьяастай хүмүүсийн ер нь бүхэл салбарын тэр мундаг амжилттай явж байгаа хүмүүсийн бас нэг гол үзүүлэлт өөрийнхөө мэддэг чаддгийг бусдад хуваалцаж байгаа нэг тийм өгөөмөр сайхан сэтгэл шиг харагддаг шүү дээ. Тийм тэглгүй яг хуу 15 жил бас
хүч хөдөлмөрөө шахаж те үндэсний урлаг, үндэсний бие биелгээ, үндэсний Монгол улсынхаа нэрийг бас гадаадын маш олон газруудад бол ингээд үндэсний урлын их театр, сэвждийн нэрмжит бүжгийн чуулгынхаа хамт олонтойгоо ингээд маш их олон жил ингээд явсан. Тэгээд бас өөрийн гэсэн бүжгийн студидтэй болж хөөрхөн шавнараа тэгээд дээрэс нь бас сайхан бүсгүйчүүдийг те гоо зүйтэй сайхан одоо бүжгийн гоё хөдөлгөөнөөр уян налархай эмгтээлэг улам одоо гоё байлгахын төлөө бас зорьсон. Тэгээд Санрай гэж салгааны хамт олонтой хамтраад найзтайгаа хамтраад тэгээд өөрийн гэсэн Санрай Бимба Dance Studio гэд нээж байгаа. За ер нь бол бүжигчин хүн гэдэг бас одоо 15 жил ажиллажлаа. Бас өөрийнхөө чаддаг мэддэг тий тэр болгоныгаа бас маш олон хүнд ингээд хүртээч хэмсэн, заагаад сурахч хэмсэн гэж боддог. Тэгээд эргээд тэр шавнараа ингээ хараад одоо авиас одоо мундаг те явж ивэл тэргээр чинь өөрөөсөө маш их ингээ кайф авдаг те бахархаж байдаг. Тэгээд одоо миний багш гэхэд хөгжим үжийн консерваторийн техникийн эрхлэгч оюун гэ багш байгаа. Тэгээ оюун багш маань намайг одоо бүжигчин болгож өгсөн. Энэ давшрамд одоо багштаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил та UBS телевизийн Perfect Dance гэдэг нэвтрүүлэгт бас шүүгчээр ажилласан шүү дээ. Тэгээ тэр нэвтрүүлгийг харж байхад бол нэг үе бодвол бүжигт дуртай хүүхдүүд, залуучууд за тэгээд нөгөө тэднийг дэмжиж байгаа цаана байгаа ээж аав гэр бүлийнхэн гээд үзэнгүүт бүжгийн урлаг өөрөө бас урлаг дундаа том масс эзэлсэн хിവэрэ эргэж бас эрэлт хийсэн хിവэрэ байна гэсэн юм дүгнэлтийг хийж болохоор байсан. Тэгээ удахгүй бас Бямбагийн шавнар бүжгийн ертөнцид захиур ахлаад эхлэх байх гэж бодож байна. Баярлалаа. Тэглэгээ авах маш хичээнэ. Тэгээд Perfect Dance дээр бол үнэхээр би бас гайхажсэн. Бүжиг гээд манай монголчууд тийм бүжиг сонирхдаг ч юм уу, гүү ч юм уу нэ бас нэг мэддэг нэг цөөхөл хүмүүс байдаг шүү дээ. Тийм л байдаг бах гэж би бодож байсан. Тэгээд яг ингээд шүүгчээр суусан чи үнэхээр бүр ингээд жоохон одоо 5 6 настайгаас ахуулаад тий бүр 60 70-тай хүмүүс ингээд насны ангилал хинч одоо бүжгэлж чадна. Бүжгэлж чадахгүй эвсэлгүй хүн гэж хизээч байхгүй. Бүгд өөрийн гэсэн эвсэлтэй, өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тэгээд дээрэс нь манай Монгол орончин өөрсдөө одоо язгуур бие биелгээ гэдэг чинь гэр дотроо биелээд эхэлсэн те. Одоо ингээд ядаж энэ сүтээ цайгаа бариад ингээ ууж байгаа ч хүртэл одоо бүжиг шүү дээ. Хөдөлгөөн үйл хөдөлгөөн болгон ч бүжиг болохоор бүгд одоо авьяастай, бүгд хөдөлгөөний эвсэлтэй, бүгд бүжигчин гэж би харсан. Тэгээ үнэхээр одоо дээрэс нь зөвхөн монголч биш те. Дэлхийн одоо орчин үеийн бүх одоо бүжгийн урсгалыг айгүй мундаг хизээч нөгөө гадаадын орнуудын тийм бүжгүүдээс хүмүүсээс хоцрогдоогүй яг зэрэг ингээд адилхан түвшинд явж байгаад нь үнэхээр бахархсан. Балет бүжгийн урлаг гэх тэнгүүт эмэгтэй хүний жинхэнэ гоо зүй бий бол тэнд явж байдгаа гэж их олон хүмүүс ярьдаг. Хүмүүс бодвол нөгөө нэг загварч гэдэг юм уу, модельч гэдэг юм уу те тийшээ илүү хуршуурдаг бол яг монгол бүжиг бол цэвэр төгс одоо яг тэр уран зурагт дүрслэгддэг эмэгтэй бие цогц байдаг гэдэг үгэнд бол би итгэж явд юм аа. Тэгээд мэдээж одоо гоо зүг бэлэглэн гэснээс энэ сайхан бүсгүүчүүдийг уурхаар дэлгэц үзэж суугаа бүсгүүчүүд маань асуугаасаа гэж боддог байх. Ер нь энэ гоо зүгээ яаж авч явдаг юм бэ? Өөртөө хэрхэн анхаарал арчилгаа хандуулд юм бэ гэж асуугаасаа гэж боддог байх. Тэгээд тэр төвднээс би бас энэ асуултыг нэвтрүүлгийнхаа хомир уурсан бүсгүүчүүдээс асуудаг. Мэргэжлийн бүжигчдийн гол үндэс суурь нь бол сонгодог бүжиг байдаг. Тэгээ бид нэр өдрө болгон сонгодгийн дасгалаа хийдэг. Тэгээд ингээ Монгол бүжгийнхаа бэлтгэлүүдийг хийдэг тий. Мэдээж бүжигчин хүн гэдэг тэр олон бэлтгэлийн цаана сонгодог бүжиг тий нуруугаа хэр барьдаг вэ? Одоо нуруугаа цих барих ёстой, ирүү дээшээ гэд ингээд цаанаас нь миний мэрэгжил одоо тэр гоо зүйтэй байхад шаарддаг гэж боддог. Дээрэс нь эмэгтэй хүн болгон харагдахад тий гоо сайхан, гоё сайхан байхаасаа илүү дотроосоо илүү гоо сайхантай тий өрөвч зөөлөн тий одоо инэрэнгүү сайхан сэтгэлтэй тэгээд дээрэс нь сайхан одоо хүн дандаа эерэг зүйлийг түгээдэг тийм байгаасаа тийм байж ич одоо жинхэнэ гоо сайхан гоо бүсгүйч гэдэг юм уу тийм байх юм шиг би бол боддөө штэ. Тийм. Амьдралын хэмнэлийн хувьд юу өглөөг яаж эхлүүлдэг вэ? Өглөө бол эрт босоод
үндэсний урлагийн их театрт очиж дасгалдаа орно. Тэгээд яг нь цагийн хуваараар янз янз байдаг л та. Гэхдээ ямар ч гэсэн өглөө болгон сонгодог бүжгийн дасгалд ордог. Тэгээд өдөржингөө ажил дээрээ байж за гадуур дотор ажиллаа зохицуулна. Хоолны хувьд бол аль болохоор л нөгөө нэг эрүүл зөв хоолтыг эрхмэлдэг. Гэхдээ бүр амар махчин. Амар махсаг. Тэгээд аль болохоор заримдаа ингээд өдөр алгасаад гоё мах заах чанж идээд тийм байхыг хүсдэг. Тэгэл манай гэрийнхэн амар махчин л гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө байнгын хөдөлгөөнд байдаг учраас яаж жингийн хувьд бол шатаач чаддаг. Гэхдээ нөгөө ингээ байнгын хөлсөө гожуулдаг өдөр болго амар хөлс урсгадаг нөгөө бэлтгэлтэй байдаг болохоор эсвэл эсэргээрээ юм нөгөө уураг нэхэгддэг болохоор мах хэдмэр санагдаад идэм шиг байгаа. Гэхдээ тэрийг бол байнга идэж болохгүй. 7 хоногт нэг ганц нэг удаа тий. Тэгээд бусад өдрүүдэд нь нөгөө нэг зөв хоолтынхаа ногоо, жимс тий тараг тэр болгоныгаа л ингээл хэрэглээл явдаг. Бямба маань бүжигчнээс гадна бас урлаг судлаач мэрэгчлээ байгаа. Магистрантад байгаа юу эсвэл магистра хамгаалаад сургуулаа дуусгацсан уу? Одоо магистрантад байгаа. Тэгээ одоо бас удирдлагын их тайм сурж байгаа. Тэгэл хаана л ирэл хайгуул байна гэж сураал явъя л гэж бодож байгаа. Тэгээ аль болох одоо залуу байгаад ирээ юу мэдэж болохоор байна тий. Тэр болгоныгаа сайн сурж явах хэрэгтэй. Хүнд боломж олдох юм бол тэр боломжийг байнга ашиглах ёстой гэдэг юм байна. Тэгээд ер нь боломж ямар нэгэн боломж гарах юм бол боломжийг ерөөсөө алдаж болохгүй гэж би одоо өөртөө амар тэгэж нөгөө шаардлага тавьдаг. Тэгээд сураал явж байгаа одоо утгагүй төгсөндөө. Нэг харамсалтай зүйл гэвэл одоо дуутай жүжигтэй харьцуулах юм бол бүжиг бол бас насны залуучны мэргэжил. Тийм. Одоо ер нь бол 20 жил ажиллаад тэтгэврт гардаг. Яг л залуу насны гоо сайхны яг нэг асаад би энийг хэлэх амар туртай зэ. Асаад унтрах галын дүлмэт богинохоо мэргэжил гэж боддог байхгүй. Тэгэхээр яг үүндээ бол тийм яг нэг залуу наснаа л өста гал шиг ас чадхал юм бол асан шиг асаад тэгээд ингээд дараагийн ажлаа бодох хэрэгтэй ч гэдэг юм уу хийж л дотроо боддөө шнэ. Бүжигчний дараах карьер юугаар төсөөлж байна? Ямар салбараар төсөөлж байна вэ? Тэрийг одоохондоо хэлж мэдэхгүй л байна. Тэгээд ямар ч байсан бодсон юм бол байгаа л да. Тэгээд хэрэг ямар ч байсан нэг эхлээд ажиллаа дуусгаад тэгэхээр л дараа нь бодлоо. Тэгээд бол яг ингээд бүжигчин одоо 10-20 жил ажиллаад те манай ахмадууд ч гэсэн үнэхээр одоо үндэсний урлагийн их театртаа тэгээд хамаг залуу сайхан насаа ажил хөдөл одоо өөрийнхөө хүсэл зорилго мөрөөдөл бүх юмаа сайхан ингээд хийцэн хүмүүс маш их байдаг. Тэгээд тэднийгээ харахад бас үнэхээр бахархдаг л та. Дараа нь дахиад нэг шинэ амьдрал эхэлдэг юм шиг санагддаг шүү дээ. Уул нь би бас хар бараан зүйл ярмааргүй байна л да. Гэхдээ зүгээр яг хуу театрын уран бүтээлчийг өөрснийх нэг зүйлийг бүр асуумаар гинт ингээд цаанаасаа нэг бодол төрлөө. Одоо нууц биш бол энэ манай бүжигчдийн гавьяатуудын авж байгаа цалин ер нь хэд байгаа вэ? Урлагийнхныг нэг л ихт нэг тийм одоо тий харахад зүгээр баян тансаг хүмүүс гэж тэгж хардаг. Тэгээд мэдээж одоо давхар орлого хэрэгтэй хүн л жимчин бас амьдрмаар байна. Өнөөдрийн одоо та бүхний бас цалингийн асуудал үнэхээр одоо сэтгүүлчдийн анхаарлыг татдаг бас сэтгүүлч болго ярьж энийг нэг асуудал шийдэлт болгоосоо гэж боддог. Миний одоо нэг дотроо боддог сэдвүүд энийг байхгүй юу? Ааха. Хэлгээ ах үнэхээр одоо бид хэд ч ингээд хүнд дандаа харагддаг л хүмүүс болохоор гой сайхан байхгүй болохгүй тий ядаж өмсөж зүүж байгаа эдэлж хэрэглэж байгаа найтайхан байх хэрэгтэй. Тэгсэн мөртлөө цалин тэгээ дээрэс нь нөгөө нэг цаг наргүй ажилдаг. Тэгээ цалин маань бол нэмэхээр амьдралд хүрдгүү л дээ. Тэгээд дандаа нөгөө нэг юм сэтгэлээрээ ажилдаг хүмүүс гэдэг. Тэр мөнгө төгрөг тэр цалин мөнгө бол биднэрт хамаагүй. Зүгээр л дуртай. Тэгээд дээрэс нь нөгөө нэг хүмүүст ингээ сайхан юм түгээж агаадаа л өөртөө кайф авдаг. Одоо тайзан дээр гараад бид нэр ингээ алга ташилтыг зэрэгтэл дүүрэн алга ташилт мэдрээ зогсож явахдаа л энэ мэрэгжлийг сонгосондоо би одоо ямар баяа азтай хүн байл гэж тэрэн дээрээ бид нэр ингэж баян явдаг байхгүй сэтгэлээрээ баян явдаг. Яг цалингийн хувьд бол үнэхээр бол одоо бидний амьдрал бол ханаач хүрхгүй. Уртхаасаа хойшоо хойноосоо урагшаа гэл ингэж байгаа л хөрх юм тэгэл амьдралаа. Тэгээд ерөөсөө нөгөө нэг зовлон ярихгүйгээр ингэж инээж тайзан дээр явж чаддаг нь бас бахархмаарч юм шиг. Тэгээд одоо яах вэ те одоо яалтай хэлээ тэгээд угаасаа л тэрэндээ л одоо өөртөө хөглөгдөж тий аз жаргалтай байгаа ганц зүйл. Тэгээд ер нь бол манай урлагийнхан чинь тийм шүү дээ нөгөө
За мөнгө төгрөг бол яах вэ тий. Гэтэ хамгийн гол нь хүн өөрөө нөгөө нэг өөрийнх нь дуртай мэргэжлийг сонгоод тэргээрээ ингээд чадаад тайзан дээрээ гараад хүмүүсээс алга тушлахтай мэдрээд явах чинь ерөөсөө бүр баян амар баян сэтгэлээрээ бүр үнэн кайфтай. Тэр нь тийм байхад мөнгө төгрөг юу юм бэ гэсэн л хүмүүс дандаа байна шүү дээ. Сайхан цаг ирж бас бусад орн шиг өндөр үнэлэмжтэй юм цаг уу ирэх бахаа л гэж найдаж байгаа. Гол нь хурдлаасаа дээгүүр байгаа эрхэм дарга нар маань сонсож байгаа. Харин тэгсэн мөртлөө нөгөө нэг гадаадын одоо олон орны одоо ерөнхийлөгчийн айлчлал тий улс олон орны одоо уулзалт муулзалт болоход дандаа л урлагийнх нь нүүр царай болж явдаг. Тэгээд ер нь гадаадын хүмүүс гадаад өөр орон одоо мундаг орнууд чинь урлагийнхныгаа амар дэмждэг. Яг тэгэхээр Монгол одоо тэр орны тэр ямарваа нэгэн орны нүүр царайнд одоо тэр орон хэр хөгжилтэй байхаас урлаг соёл нь харагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас манай одоо улс төр одоо тэр мэддэг хүмүүс маань бас мэтгэл байлгүйдэл гэж боддөг шүү дээ. Уг нь нэг жоохон сэтгэлийн асуудал байгаа юм л да. Тэгээд хүсдэггүй болов гэж боддөө шүү дээ. За яг хойлоо бас яриагаад эргээ харин тийм болж бүт. Сайхан цаг ирнэ. Юмруугаа ороод. Ер нь одоо 90-ад оны сүүлээр ч гэдэг юм уу яг ардчилсан нийгэм шилжээд театр үзэгчгүй болсон тэр цаг мөчид Монгол улс маш олон авьяаснаа гадны орнуудад алдсан юм байлээ. Зарим нь бол ажил амьдралынхаа мөрийг хөөгөө явсан бах, зарим нь урилга хүлээж аваад ажиллах гэрээ байгуулад ингээ явсан байдгийг. Бямбад нууц биш бол одоо гаднаас тийм бүжигчнэр ажиллах тий мэргэжлэрээ ажиллах урилга ирж байв уу? Ер нь бол иржсэн л да. Гэхдээ би ч одоо ингээд бүр үндэсний урлагийн их театрынхаа бүжигчнэр одоо ингээ бүр шийтсэн шүү дээ. Хизээч одоо хоёрхаргүй салж чадахгүй. Тэгвэл ингээ би ингэж л утсан ингээ нэг юм хүмүүс ингээд нэг юмд донтдог шүү дээ. Одоо муухагаар ярих юм бол одоо тамигч гэдэг юм уу тэл тамиг татахгүй бол болдгоо гэлэгдэг шиг тэгдэг шиг юм шиг санагддаг байхгүй. Бүр бүжгээл хийхгүй бол тэр зааланда ажил дээр л очихгүй бол 2-3 хоног болохоор л санаал ингээл галзуурч гал шууш очихгүй бол болохгүй санагдаад. Тэгэл очиод ажиллаа ихээр санаа амар тайвшраад явцдаг. Ягаад ч мэдгүй. Тэгээд зөвхөн би тийм юм уу гэхээр манай байгууллагын бүх хурамтэлж л тийм. Тэгээд ингээл цалин мөнгөө бодоод яваад өчмөр санагдчихж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө гараад явцсан хүмүүс байгаа. Тэгээд эргээд ороод ирдэг. Тэгээ бүр ингээд салж чадахгүй тийм ингээд татагддаг зүрх сэтгэлээрээ л ингээд юусаа холбоотой байдгийг. Үндэсний урлагийн их театрын бүжиг ангиар одоо оюутан багтаа нэлээ эргэлддэг охин байлаа би. Тэгээд ерөнхийдөө өөрөө бүжиглдэггүй ч гэсэн олон бүжигчин найзуудтай ямар сайндаа яста нөгөө түрүүний дали гэдэг шиг далиж явж байгаа бүжгийн юу бичгэвдээ дипломын ажил бичиж байгаа бүжгийн найзуудынхаа дипломын ажлуудыг бүгдийг ингээ бичлцээ туслаад хамт судалгаанд нь гүйж өгчээсэн. Тэгээд бүжиг ямар их ачаалттай вэ? Ялангуяа чуулгын тэр заал бүжиг анги ямар их ачаалттай вэ гэдгийг би өөрөө маш сайн мэднэ. Тэгээд тэр их ачаалтын хажуугаар энэ олон ажлыг яаж амжуулдаг вэ? Төлөвлөлтөө яаж гаргадаг вэ ер нь? Яаж заавал амжуулахыг хичээдэг. Тэгээд ингээл дэвтэр дээрээ бичиж авал за өнөөдөр тийм хийн заавал хийн гэл ингээл анхааруулал өөртөө анхааруулал. Тэгээд заримдаа бол юу ажилласаа чөлөө гуйж агаад те яг онцгийн шаардлагагүй байвал чөлөө гуйж агаад ингээд амжуулал явах. Флорын бүжигчд болов угаасаа. Тийм манайх ч одоо сэвждийн нэрэмжит бүжгийн чуулга гэд сая энэ жил чуулга болсон. Тэгээд үндэсний урлагийн их театрын сая Монголын хаттын туйлс маань дэрэгдэх чуулга болов. Тийм. Тэгээд ингээд нэг жил гээд айгуу гоё том үйл явдлууд болсон байгаа. Тэгээд одоо манай цэнхэр заал маань засварт ороод айгуу гоё болсон. Тэгээд бүжигчд гэхэд чи манайх ч одоо бараг 45-6 бараг 50-аад бүжигчнтэй сэвжтэй юм сэвжид багшийнхаа одоо сайхан үүсгэн байгуулсан бүжигчд байна. Тэгэл амжуулт юм дөө. Хүн ер нь бол амжуулна л гэх юм бол амжуулдаг шүү дээ. Тэгээд хоошин суугаад байвал тэгэл юм амжихгүй. Ер нь бол энэ өдөрт ч одоо ингээд маш олон цаг байна. Яаж яж байгаа л гэс гүүгээл амжуулах юм бол амжина. За баяр хүргэе, баярлалаа. За хойлоо нэвтрүүлгээ төр завсарлаа. Үзэгчтэй алганыхээ ток шоу та бүхэн чин дугаараа хүргэж байгаа. За энэ үуч манай нэвтрүүлгийн хойморт өргөцсөн эрхэм зочин маань үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бямба. Ингээд бүгдээрээ хэсэг хормын зар сурталчилгааны дараа ярилцлага үргэлжлүүлье.
Монголын нийт телевизтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Алганы хээ ток шоу яг одоо танд хүрч байна. Энэ үдэш бидэнтэй ярилцаж байгаа зочин маань Монгол Улсын үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бямба. Ингээд хоёлаа нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг нөхөрлөлийн тухай яриагаар эхлэе гэж би бодож байна. Ер нь нөхөрлөлт та яаж ханддаг вэ? Нөхрөл гэдэг бол ерөөсөө хүний одоо сайн найз нөхд минь миний одоо амьдралын түшиг тулгуур те одоо санаа ямар нэгэн санаа оноо гарахад одоо тэрийг мань дэмжигч те шүүмжлэгч айгуу гоё доо миний арт тал гэж боддог. Бараг миний гэр бүл шиг тийм хэрхэм найзууд байгаа да. Тэгээд чин сэтгэлээсээ хандаад байхад нэг тийм итгэл эвдээд гомдогоодч гэдэг юм уу хаяа явцсан хүмүүс ер нь байдгүй таны амьдралд. Үгүй хондоо л тийм байхгүй. Тэгээд ер нь нэг хүн өөрөө одоо ямар хүнтэй нөхөрлөхөө өөрөө л олдог штеп. Хэрвээ ингээд тиймэрхүү ч юм уу тийм найз нөхд байвал би найз болохгүй л байхгүй. Анхнаасаа л яг нэг юм үнэхээр одоо би сэтгэлээсээ те хүнтэй яаж харьцдаг, найзаа гэж боддог. Тийм хүмүүстэйгээл яг нөхөрлөдөг. За тэгээд бид энэ үдэш бас танд нэг видеог үзүүлэхээр бэлдсэн байгаа. Хоёлаа дэлгэцэн дэх бичлэгийг үзээд яриагаа өргөжлүүлээ. За ингээд манай найр удлагч дэлгэцэнд зочинд зориулсан бичлэгийг үзүүлнэ үү? За би яг Бямбатай яг найзлаад чуулгад би яг театрт ороод дөнгөж Бямба маань аль хэзээ орсон байсан. Тэг бид тэр одоо ерөнхийдөө яг 10 жил нөхөрлөж байна. Тийм учраас би бол 10 жилийн турш Бямбаг бол маш сайн мэднэ. Манай Бямба харахад айгүй тийм бүжигчин, айгүй тийм уян тийм эмэгтэйлэг харагддаг байж магадгүй хүмүүст. Магадгүй. Гэхдээ яг одоо яг би найзынхаа одоо зам чанарыг мэдхийн хувьд хэлэхэд бол манай Бямба ер нь бол айгүй иршүүд. Тэр иршүү зан бас доторх одоо би характер шудраг тийм зам чанарт айгүй хилэрдэг. Тийм болохоор одоо бид хоёр бол ерөнхийдөө ойлголцоход маш амархан ойлголцдог. Тийм болохоор 10 жилийн турш бид хоёр муудалцаж үзсэнгүй. Одоо би бинийг хуурж мэхэлж худлаа ярьж үзсэнгүй. Ерөнхийдөө маш тийм үнэнч байдлаар өдөр хүртэл найзалж гэн дахиад ч олон жил найзлна гэж бодож гэн. Эмгэн буурлуултлаа. Аяг цайгаа хувааж үз сайхан нөхөрлөнөө найз минь. Нэг юм одоо бит хоёрын нэг юм инээдтэй юм байдаг. Бид тэр нэг байгуул одоо байшинд ажилладаг. Тэгсэн мөртлөө хоорондоо огт таарлахгүй юу айгүй олон байдаг. Маш удаан уулзаагүй. Тэр маа нөө Бямба нэг гэж байж байгаа нөө хүү найзаа тэгээ уулзъя ярэ гэдэг ингэж ангуутай гинт алга болчихдог. Одоо мөрдөг гэх юм уу юу гэх юм. Тэр Бямба ч тэгдэг шүү гэж. Тэгээд харин би тэрийг нь айгуутай өөрт нь яг одоо сайн муу талтай нь хэлгэсэн болохоор би хэлж байгаа шүү. Муу талыг хэлгэсэн чи миний найзад муу тал олддоггүй. Тийм болохоор мөрдөг шүү чи гэж. Гэж муу талаас нь ярив. Гэхдээ яг мэдээж асуудал гараад гинт янгууд нь хүнд худлаа ярьж за үгүй гэж хэлж чадахгүй гин тэр заны одоо зан аашийнх нь яг тийм юу илэрэл байх л да. Тэгээ тийм болохоор би үе үеж байгаа за тэгээ уулз яваарэ гингүүтээ шууд гинт алга болчихдаг. Тэр зан нь бол жоохон онцгүй шүү болор. За тэгэж хэлээ. Тэрнээс биш ми юм уу өстө манай Бямба минь найз ярхан байхгүй өөлөх юмгүй дотоод гоо үзэгсэн сэтгэлийн сайхан гадаад гоо үзэгсэн тэгээ зогц бүрдсэн ийм л сайхан эмэгтэй чамдаа хайртай шүү. Одноо ч маш их хайртай. Чи бид хоёр дандаа чуулгын Бямба театрын одноо гэж дандаа хэлүүлдэг тийм хоёр нөхөрлөл үргэлж байх болно гэж би чамд амлын хайртай шүү. За Бямбагийн маань хувьд бол бид нэр олуулаа. Ер нь бол 9-лээ нийлдэг. Тэгээд манай групп бас их гоё нэртэй, Ирэмгийн гэдэг нэртэй групп, охтын групп байгаа. За тэгээд бас яг энэ найзуудыгаа төлөөлөд Бямбада бас гоё сэтгэлийн үгээ хэлэх боломж олгож байгаа. Алганы хээ нэвтрүүлэгтээ бас баярлалаа. Ер нь төдийлэн амьдрал дээр бас нөгөө бие биенийгаа ингээд бас магтаад тий бас ингэж нүүр нэрээ хараад энэ нь бас ховор байд юм байна. Тэгээд Бямбагийн маань хувьд бол ер нь их юм
харахад их уянгалаг, зөөлөн, эмгтээлэг ер нь намайг бас хамгийн анх харахад тийм сэтгэл төрж исэн ч гэсэн яг найзлаад ирэхээр айгүй иршүүд, дайчин, айгүй тийм хөдөлмөрч. Тэгээд найзуудын маань ер нь нэг нийтлэг шин чанар гэх юм уу да айгүй тийм дайчин, ирч хүчтэй байдлаараа ер нь бас их бие биетэй татагддаг, холбогддог. Бас бие биенээ айгүй их хурцлж дэмждэг. Тийм тэгээд тухайн манай хүний хувь хүн өөрөө айгүй их тийм өрөвч, нинжин ер нь хувь хүн талаасаа маш зөв хүмүүжлтэй бас хүн байдгийн манай би мамаа. Цаашдаа бидний нөхөрлөл бас маш урт удаан үргэлжилжтэй бас юм болтлоо бас сайхан найзууд байхаа гэж бодож юм. Чамдаа хамгийн сайхан аз жаргал сайхан бүхнийг бас хүсье. Хайртай шүү. Тэгэхээр таны эрэмгийн группийн октоос бид хоёрыг бас маш их ажлын хажууд барьж авч ярьсан болчихлоо шүү. Ингэж найзуудынхаа үгийг сонсож байгаа юм биш тэгэл нийлээл чихөө юм аа гэл ингээл хамаа намрааг л ингээл харьцаж идэг. Сонирн болчихлоо бүр огшгод. За ойлгохгүй шүү. Амар нулимсаа төвчлээ. За тэгээд та бол маш сайхан найзуудтай юм байна. Ерөнхийдөө таны хүрээллийн одоо энэ эрэмгийн группийн охтыг бол би бүгдийг танинд. Гэхдээ бас хоёр сайхан бүсгүйг сонгож баярлалаа. Сэтгэлдлийг нь яриуллаа. Тэгээд тэдний ярианд бол бүх зүйл давтагдчихсэн нь надад их сайхан санагдсан. Ерөнхийдөө шудраг, иршүүд зантай гэдэг үг бол таны найзуудаас таны талаарх сэтгэгдэл дээр маш их давтагдчихсан нь сайхан санагцаа. Баярлалаа. Тэгээд ийм сайхан найзуудын өмнө оролцуулаад ийм гоё нэвтрүүлэг хийсэн баярлалаа. Бүр ингээд сэтгэл бүр ингээд гоё үнэхээр амар гоё нөгөө мэдрэмж авлаа. Ингээ бүр огшоод ингээ чичирхээлээ шүү. Ийм бүсгүйгээс тэгээ хаанаас нь иршүүд зан чанар гараад байна. Тэр чи ондоо. Харин тэгдгийн хүмүүс намайг ингээ харахаар амар ийм нэг эмгтээлэг ингэж харагддаг гэдэг аахгүй. Тэгээ тэр бол зөв нөгөө бүжигчин хүний л хийв шинж аахгүй. Тэгэл ер нь бол ингээд нөгөө альва нэг юмд хандлага тэгэл хүү хаа гэлтэй ингээл барыг нөгөө гадаа гарч ир дотор гарч юм гэдэг шиг ингээл бүх юмаа нөгөө манайх чинь 5 охинтой айл. Тэгээ би чинь дээрээ нэг ихчтэй манай ихч болохоор хөгжим бүжгийн хийлэн анги төгссөн. Тэгээ хөгжим бүжиг гэж яваад өгчин. Тэгээ би чинь доороо 3 охин дүүтэй яг нөгөө гэрийнхэн бүх юмыг хийдэг байсан болохоор ч тэр юм уу. Тэгээ нөгөө дан охтуудтай эргэтэй хөвгт байхгүй ганц барыг нөгөө бүх юмыг хийж ингэж нөгөө ядаж ладаглал дүүнөр хүүхдүүд тоглож байгаа бол манай дүүг уйлуулах юм бол би өмөрөөл барыг зодё шүү гэж айлгадаг тэр нь аахгүй. Тэгээд жахнаасаа яг тийм хүмүүжлэлтэй байгаад байгаа болохоор яг тэр одоо миний иршүүд зам манай айгу хилэрдэг юм шиг байгаа. Мурачийн тал дээр тайлбар өгнө үү? Тэр эштэй одноо. Яг нөгөө нэг олон ажилтаа ингээл зохицуулаа явж идэг. Тэгэл яг нөгөө мартцсан заяо гэл өө нэрээ тийшээ явж штэ гэл тэгэл гар явчихдаг байхгүй. Тэгээд өө нэрээ нөгөө уулзна гэж хэлсэн ш. За боларсан одоо өнгөрсөн гэж тэгэл явж байгаа байхгүй. Өөрчлөрөө одноо. Мөрийг крисэн. За тэгээд гэр бүлийн яриараа бас яалтчгүй хоёлаа хөргөөд орчлоо те. Ер нь таны аав ээжийн талд одоо урлагийн удамтай хүмүүс хэр их байдаг вэ те? Мэдээж одоо гэр бүлийнхаа охтуудыг ихэнхийг гэх юм уу те. Урлагийн сургуульд өгнө гэдэг чинь бас эцэг эхийн хувьд хүүхдүүдтэй гоо зүйн болон хүмүүжил одоо урлагийн те хүмүүжил олгож байгаа бас нэгэн сайхан сонголт байна. Тэгээд гэр бүлийнхаа талаар гэр бүлийнхаа хүмүүжил төлөвшлийн талаар бас бидэнтэй 5 охинтой л. Тэгээд манай ээж аваа хоёр маань манай ихчийг хийл хөгжим бүжигт оруулаад тэгээд манай ихч бол надаас 10 хичээлтэй. Тэгээд би болохоор ингээд л нөгөө ягаад ч юм бүжиг гэж жоохноос явдаг. Тэгээд манай ээжийн өвөө нь одоо дээр үед цам одоо дигэлдэг өөрөө ингээд цам хараадаг хүн байсан гэсэн. Тэгээд бас манай аавын талд ч гэсэн бас бүжигчин бас урлагийн хүмүүс байдаг л да. Бүжигчин ч бол байгаагүй. Ер нь бол урлагийн чиглэлээр. Тэгээд манай ээж аав хоёр ч хойлоо өөрсдөө амар уран. Манай аав чинь жоохон бахад өөрөө ингээд заазуур хийгээд янз янзын юм хийдэг, сэлбэр хийдэг. Ээж маань болохоор ингээд одоо нөгөө крошлок хийн, савхин күртэг хийн тийм уран. Хойлоо амар гоё уран хүмүүс. Тэгээд манай ихч хөгжим бүжгийн коллежид хөгжмийн одоо хийлээ ингээд орсон. Урлагийн сургуульд орлоо, гэртээ үзэгдэгээ байсан. Тэгээд намайг би болохоор ингээд өөрөө л ингээд энэ тэнд очиод баг сургууль мургуулд авахтаа ингээд бүжгийн тэмцээн уралдаанд ороод, дүүргийн тэмцээнд ороод
Гэл дандаа ингээл өөрөө л явж идэг. Тэгээ бүжиглэх амар дуртай. Тэгэл жоохон бахта аав ээжийнхээ урдуур хаагур ингээл хөтлөөл ингээл савчхнаа явж идэг л байсан гэсэн. Тэгээд нэг солонгох гэдэг дугууланд орсон юм. Тэгээ бүжиглж агаад хөгжим бүжигт яг нөгөө нэг 6 дугаар ангиасаа үндэсний бүжгийн ингээд бүжигчнэр аавна гэд. Тэгээд манай тэр дугуулангийн багш очиж шалгуулад үзээч гэд. Тэгээд шалгуулсан. Тэгээд аав ээж хоёрт хэлээгүй ганцаар очиж шалгуулсан. Тэгээд ерөөсөө нэг гайлд нэг л урлагийн хүн байх хэвээр. Олон урлагийн хүн байх ёсгүй гэд манай аав ээж хоёр хатуу ярьсан. Аа бол ялангуяа бол ер нь урлагийн хүн болохгүй шүү гэл тэгээд би өөрөө шалгуулж явж байгаад тэнцээд тэгсэн чинь манай багш оюун багш маань гайхаад энэ хүмүүс ч одоо эцэг ихтэйгээ хүүхдүүд чинь тэгээд тэр чинь 6 дугаар ангийн хүүхдсэн юм чи. Эцэг ихтэйгээ ингээл хөтөлцөөл ирэх юм чи ганцаараа ээж авчи яатсан ингээд тэгээд тэнцсэн ягаад угаасаа тэнцсэн тэгэнгүүтээ аав дээр очивол аав ээж хоёр дээр очивол за би ингээд хөгжим бүжгийн коллежид тэнцчлээ бүжигчин болно гэлтгсэн. Тэгээд нэгэнт одоо өөрөө мэрэгчлээ сонгоо өөрөө очсон хүнийг за аав ээж хоёр нь одоо яах вэ те тэрийг одоо эсэргүүцээд яах вэ? Тэгээд өөрийнхөө хүслээр явдаа гэдэг бүжигчин болгосон. Тэгээд тэрнээс хойш манай дүүнер бас бүжиглэх дуртай. Ер нь нэг бүгдээрээ л нэг тийм урлагийн талтай хөвсөн одоо авиастай гэх юм уу. Тэгэл манай одоо нэг миний доотлын дүү би л бүжигчин болох байсан гэх. Бас бүжигчин биш. Одоо бүжигчин биш л те. Жохон бахта. Ээж би л бүжигчин болох байсан. Энэ бимбаг болиулаад би болчих л доо гэж авир хөрхө жохон бахтад хийдэг. Тэгээ бүгдээрээ л одоо сургуультай 10 жилийн сургуультай нөгөө би бүжгийн заагаад өгчин. Тэгээ бүгдээрээ бүжгийн авраг болцгооцсон. Бүгдээрээ л нэг урлагийн бас нэг юм юутай мэдрэмжтэй. Тий. Таны охин ер нь ээжигээ өвлөх шинж байна уу? Бас бүжиглээд одоо эцгийн лицей сургууль сурдаг л та. Тэгээд 2 жил дараалал бүжгийн авраг болцсон байна. Тэгээд одоо болио хоёлаа нэг гэрт би одоо нөгөө өөрөө тавцчихсан. Нэг гэрт нэг л бүжигчин байяа тэхүү. Үгүй ээ. Гэхдээ бүжигчин болохгүй л те манайхан. Гэхдээ ер нь бол бүжигчин ерөөсөө нөгөө гоо сайхны урлаг тий гоо зүй гоо сайхан тий. Тэгэхээр бас яг бүжиглээд гоё уян налрахаа эмэгтэй хүнд бас нэг тийм өөр ингэсэн гоё тийм хөдөлгөөнтэй эвсэлтэй байх сурсан юм ерөөсөө хизээч илүүдэхгүй штэ. Хизээ нэгэн цагт бас өөр газар тэр нөгөө сурсан юм нь хэрэг болчихл таараа. Тийм болохоор бас би бүжиг заагаад ингээд үнэхээр өөрөө сонирхолтой. Угаасаа хар багасаа л манай ажил дээр өссөн юм чинь. Тэл жоохносоо л урлаг соёл төр хөгжим дуу бүжиг те тайзны өмнө ингээл сууж идэг гэсэн болохоор өөрөө урлагт их хайртай юм шиг байгаа. Нөгөө урлагийн багш нар тэгдэг штэ. Хэдийгээр урлагийн сургууль төгсөөд мэрэгчлэрээ ажиллаагүй ч гэсэн тэр чинь маш боловсралтай үзэгч гарч ирдэг гэдэг шиг. Одоо маш сайхан боловсон урлагийн үзэгч тэгээ мэдрэмжтэй хүнийг бас бэлтэж байгаад баярлалаа. Баярлалаа. Ер нь таны амьдралд хандах зарчим ямар хувь вэ? Ер нь бол тэгэл яг ч юм урлагийн гэдгээрээ л нэлийн завгүй гэдэг л та. Гэхдээ ер нь бол амьдралд тэгээд одоо хүнд муу юм санахгүй те. Тэгэл урдх юмаа одоо тултал нь гүйцэтгэл сайтай хийдэг. Ямарваа нэг хандсан хандлага нь одоо зөв байдаг те. Тэгээд одоо зөвл одоо алхахаа гიშгэ бүх юм маань зөвл байх юм бол тэгэл амьдрал өөрөө аяанда гоё ингээд явах болов л гэж боддог. Түрүү нөгөө Ари йогагийн манай Арука бас Дива мейкап студийг үүсгэн байгуулагчдын нэг Арукагийн ярьсан тэр ирэмгий гэдэг одоо ямар учиртай юм бэ? Бүгдээрээ тийм эрч хүчтэй хүүхнүүд байгаад байна уу тий? Йогоор бас Арукатай холбогдсон юм байлаа шүү дээ тий. Тэгээ ер нь бол одоо манай ирэмгийн охтуудын групп гэж байгаа тий. Манай найзууд одоо бүгд л одоо 10 охин байгаа. Бүгд л ингээл шагалцсан галзуу хүүхнүүд байгаа л та. Гэхдээ яг дотроо ингээл хувь хүний зан чанар нь ингээл бүгд л амар эрч хүчтэй ингээл ойрлол ингээл ийм галзуу малзуу биш. Бүгд өөр өөр ингээд онцлогтой. Гэхдээ тэр хүн болгон тэр одоо найзууд маань бүгд салбартаа өөрсдөө амар чадaltaй байхгүй. Одоо нэг нь одоо Мари маань байна тий. Тэгээд ингээд бүгд бүр ингээд яг өөр өөрийнхөө чиглэлдээ ингээд тултал нь юмаа хийж чаддаг тийм ирэмгий.
тэргээрээ бид нар ингээд дайчин гэдэг байгаа шүү дээ. Ишүүд мөртлөө дайчин юмныхаа төлөө хүрээ гэсэн бол тэрийг эцсийн үзчихэж санаа намардаг. Яг тэр зан чанараараа бол бид нар яг нийлсэн. Тэгээд надад бас өшөөч бас зөндөө найзууд байгаа. Тэгээд тэднэрээ ч бас дурдмаар байна. Маш олон сайхан найзууд байна. Миний ард ямарваа нэг юм болоход те нөгөө нэг найзуудыг нэг хідэн янзаар ингээд яатсан байдаг шүү дээ. Хуваацсан байдаг шүү дээ. Үргэлж уулзч идэг найз гэж байна те. Уулзахгүй холоос ингээд харж идэг найзууд байна те. Тэр бүх олон найзууд бол надад байгаа. Тэгэд би боддөө шүү дээ. Бүгдээрээ амар гоё сэтгэлээсээ ханддаг. Дээрээс нь одоо ямарваа нэгэн манай одоо үндэсний урлагийн их театрын тоглолт боллоо гэхэд өстө жинхэнэ улаан фэн мэн болж ирж үздэг. Тэгэл бүгдээрээ цэцэг арай л ирж идэг. Тэгээд ийм гоё сайхан найзуудтай бол би үнэхээр азтай. Хүүхэд насны дурсамж дээр бас нэг зүйлийг асуухаа мартчихэе. Нөгөө өвөө цамын бүжигчин байсан гэснээс таныг бас анх гэртээ бүр дөнгөж мэдээ орж байгаа хүүхэд хэрнээ зурагтаар гарч ирсэн цамын бүжгийг үзээд бүр дахиж үзмээр байна гэдээ уйлж ирсэн гэж сонсч байсан. Тэгсэн чинь саяхан би нөгөө автагаас нэг нэвтрүүлэгт орсон. Тэгсэн чинь манай аав бас тийжлээ. Надад ерөөсөө хэлж байгаагүй. Тэгсэн чинь 2 настайд бас тэр цам бас нэг бөөгийн бүжиг гэсэн гинэ. Тэгсэн чинь тэр чин цам ч юм бол одоо 2 настай хүүхдүүдэд бол цам бол цамын багч ингээд амар харагддаг шүү дээ. Тэ ингээд амар том мом ингээд том нүд мүдтэй. Тэгсэн чинь би ингээд дахиж үзмээр ингэж уйлаадсэн гэсэн. Тэгэл яг хөө тэр маань бол тэгээд яг л бүжигчин болох байсан юм байна л гэж би боддоо шүү дээ. Эсвэл тэр өвөөгийнхээ сүнсэн ч юм билүү. Магадгүй шүү нэрээ тий. Ер нь хэр шүтлэгтэй байв юм ба? Шүтлэгтэй шүү дээ. Ер нь бол маш их шүтлэгтэй. Тэгэл өглөө заав ер нь эртлэн босоод цайгаа өргөчин сүүнийхээ дээж цай сүүнийхээ дээжийг өргөн орой бас сарандаа долооморхондаа сүүгээ өргөн. За баярлалаа. Хойлоо оюутнуудаа бас тантай ярилцах боломжийг олгоё. За тэгэхээр манай нэвтрүүлгийн студид алганыхээ ток шоу болон синий телевизтэй байнгын хамтран ажиллагч соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутан залуус маань ирсэн байгаа. Тэгэхээр бид бас нэлээд удаа ярилцлаа. Та хэд нэлээд удаан сонслоо. Тэгээд миний асуугаагүй ч гэдэг юм уу эсвэл хувь хүнийхээ хувьд бямбагаас сонирхож асуух ямар асуулт байна? Та нартаа боломж олгоё. Би соёл урлагийн их сургуулийн радио телевизийн 2 ангийн оюутан их холор. За тэгээд одоо та хэлсэн шүү дээ түрүүн одоо ингээд жүжигчин хүн ирнэ одоо ингээд кинон тоглоод бүжигчин хүн ирнэ жүжигчин дуулж бас ингээд үзсэн. Тэгээд танд ер нь телевизийн салбарт ингээд сорж үзэх одоо өөрийгөө нэвтрүүлэгч хөтлөгчөөр төсөөлж байсан уу? Наад ч ястагаа асуулт байна. Би тэгээд нөгөө хөгжим коллежийг бүжгийн жүжигчин гэдэг мэргэжлэр төгсдөг манай бүжигчид. Тэгээ яагаад гэхээр нөгөө түрүү хэлсэн шүү дээ үндэсний урлагийн их театрын нөгөө Монголын хаттын төлсгөө бүжгийн жүжигүүд бол манад маш их тоглогддог. Тэгээд яг хав текстгүйгээр л яг жүжиглдэг. Бид нар эмээ өвөө одоо тэгэл 9 ши эрэхтэй болдог. Одоо амтан хонь хураг морь зөр гэл 9 шидийн амтан болж хуурдаг л та. Тэгээд жүжигчний хувьд бол яг үнэхээр бас тэр маань жоохон нөлөөлсөн байж магадгүй тэгээ кинон тоглоход. Гэхдээ бас мэдээж чадахгүй одоо мэдхгүй зүйл маш их байгаа. Мэргэжлийн жүжигчин биш учраас тэр телевизийн одоо хөтлөгч гэдэг дээр бол тийм санал ирж исэн надаа. Одоо ийм хөтлөгч шиг одоо хөтлөгч байвал илүү зохих юм шүү те. Ер нь нэг хөтлөгч болж үзээч гэж ирсэн. Тэгээд би бас бодоод байгаа шүү дээ. Бас тийм нэг сургалтанд суугаад бас нэг нөгөө нэг техникийн мэдээд авчих юмсан. Бас нэг өөр чиглэлээр бас өөрийгөө сорж үзье гэж боддог. Тэгээд ер нь залуу хүн те хаашаа ч өөрийнхөө чадах юу гэдгийг те тэр олгоныг ингэж сурч үзээд алдаад те. За чаддаг ч байсан чаддгүй ч байсан ядаж нэг үзэж нэг хийж үзэх юмсан гэж боддог шин. Ер нь бол эрсдэлч гэдэг юм уу ямар нэг юмд бэлэн тий. Зоригтой. За дараагийн оюутан. За сайн байна уу танд өнөөдрийн мэндийг хүргэе. Би соёл урлагийн их сургуулийн Эртмөөсийн сэтгүүлчийн 2 дугаар курсын оюутан Намууд Лурсран гэдэг. Та маш олон уран бүтээлд ингээд тоглож байсан шүү дээ тий. Тэр уран бүтээлүүдээс хамгийн хайртай дүрчин, хамгийн одоо дуртай тэр дүрчин яг ямар дүр вэ? За мэдээж хэрэг нөгөө хамгийн анхны уран бүтээл нөгөө Зэрлэг цэцгсийн үлэмжийн Яргуугийн дүрт. Яаж юм тэнд бол бүр ингээд үнэхээр нөгөө хувьсэл продакшн маань өөрөө юмд амар юм чанга нямбай нэг уран бүтээл дээр айгүй мундаг ингэж оролцдог л та сэтгэл гаргаж бүр нэгэнгүү ингэж оролцдог. Тэгээд анхных ч тэрөө ер нь айгүй сайн бэлтгэлтэй байсан. Тэгэл урнаагч манадад маш их юмыг зааж сургаж исэн.
Тэгээд тэр дүр дээрээ л айгуу дуртай байдаг шүү. Яг л нэг өөрийнхоороо ингээд нэг юмд баригдахгүй яг л өөрийнхоороо ингээд тоглосон юм шиг санагддаг. Сайн байна уу? Би Сүйс эрдэмтэн сэтгүүлч 2 дахь курсын оюутан Жигчмаа гэдэг. Та нэг бүжгийн дугуулны явуулж байгаа гэсэн шүү дээ тий. Энэ яг юуны чиглэлээр вэ? За манай бүжгийн институт маань болохоор юу яаж байгаа? Бүхий л төрлийн бүжгийн чиглэлээр одоо belly dance, одоо Монгол бүжиг, сонгодог бүжиг, одоо сүүлийн орчин үеийн бүжгүүд шүү дээ, залуучуудын сонирхдаг одоо urban dance те, урсгал чиглэлүүд бүгд тэгээд балет байна, зумба те. Тэгээд ер нь миний одоо ингээ гол зорилго болохоор ингээ бүжгээр хүмүүс амар гоё галбирлаг болдог л доо. Тэгээд дээрэс нь сунгалтын тасгал байна тий, уян хатан чанар, дээрэс нь арьс одоо чангалах одоо тасгалууд байна. Тэр болгоно ингээд хичээл болгондоо ингээ өөр ингэсэн онцлогтойгоор байгаа. Тэгээд одоо дээрэс нь бас олон одоо 5 багштай зэрэг надаас гадна 5 багштай йогийн хичээл орно. Ер нь бол айгүй юм цогц. Тэгээд ер нь бол цогц. Тэгээд 2 заалтай насны ангиллал болохоор одоохондоо хүүхдийн анги аваг байгаа. Ер нь бол тэгээд нэг 16-аас дээш нас хязгааргүй. Эрэгтэй бүр анги хүмүүс айгүй бүжгэнд дуртай. Эрэгтэй анги аваач гэдэг эрэгтэй анги одоо бас авч эхэлсэн байгаа. Тийм эрэгтэй хүмүүс ч бас тийж нөгөө гоё бүжиглэж тийм байх амар дуртай. Нөгөө байнгын одоо хөдөлгөөнгөө одоо офисын ажил хийдэг хүмүүс ч бас хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө хүний хамгийн нэгдүгээрт байх зүйл. Хөдөлгөөнтэй байж хүн эвэрүүл сав саруул байдаг тийм болохоор хөдөлгөөн бол маш их чухал. Тэгээд тийм ч учраас бас олон хүмүүсийг гоё эрүүл байлгах юмсан гэсэн зорилготойгоор сонирхсон хүмүүс яаж хандах вэ? Ерөөсөө л надтай холбогдно да. За тэгээ мэдээж сошиалд бас энэ дагуу одоо ер нь бол мэдээчлүүд бол явж байгаа. За хоёулаа сошиал орчны хэрэглээний талаар тий фэнүүдийн талаар болоо таны дахин давтагдчихгүй байдлын талаар нэвтрүүлгийн дараагийн хэсэгт ярий. За тэгээд асуулт асуусан оюутнуудаа баярлалаа. Үзэгчтэй алганы хэд ток шоу төр завсарлаж байна. За дараагийн хэсэг хэдхэн хормын дараа үзэгч та бүхэнд хүрэх болно. 3 дугаар хэсгээр эргэн уулзцгаая. Алганыхээ нэвтрүүлэгтээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Манаас нэвтрүүлгийн төгсгөлийн 3 дугаар хэсэг эхлэж байна. Тэгэхээр энэ өдөр бид бүжигчин Бямбатай ярилцаж байгаа. За Бямбагийн хувьд ер нь бусдаас ялгарах таны гол онцлог юу вэ? Ер нь өнөөдөрт хүрсэн таны одоо зарчим юу байсан бэ? За манай аав ер нь ингэж ярьдгийг хүн ер нь альва нэгэн эхлүүлсэн юм аа. Тууштай байх хэрэгтэй. Тууштай л байж хүн амжилтанд хүрдэг гэж ярьдаг л та. Тэгээд аавынхаа сургалаар л ер нь явдаг. Тэгээд одоо нэгэн л бүжигчин болцсон юм чинь эцсийн үзнэ гэл одоо өдөр хүртэл явж байгаа. Тэгээд тэгэж явж байгаа болохоор ч тэрөө тэгээд дээрэс нь бас нэг хүн нэг төрүүлсэн шүү дээ тий. Ямар нэгэн боломж олдвол боломжийг үргэлж одоо атгах хэрэгтэй. Боломж олдгол юм бол үзэж алдчих. Ямар нэгэн одоо үйлдэл хийж тий тэрийг бас хэрэгжүүлж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд ер нь миний бодлоор бас тэгж бодсон. Ер нь бүжигчин гэдэг мэрэгчлээ бүжигчин хүнийг Монголд жоохон үнэлэмж бага байдаг. Тэгээ хүн мэддэггүй тэгээ зүгээр л нэг бүжигчин гэхээрээ л нэг юм арай хямдхан ч юм уу тий одоо ямарваа нэг юм одоо шинэ жилийн арга хэмжээнд ч юм уу ядаж одоо өрөөд авчрахтаа ч гэсэн тий бүжигчтэйг илүү ингээд бага үнэлээд тэд нар чинь бүр одоо бүхэл одоо эдисэрээ тий бүх одоо энерги зарцуулж иж төр мөчөрөө хөгдөлж байгаа тий бүх биеэ ингээд зориулаад бүжиглж байгаа. За тэгэхэд за тэр бол урлагийнхныг ингээл ялгарлаад байгаа ч биш л дээ. Гэхдээ ер нь бол зарим дуучид бол ингээл ам барайл хичээл ингээл амар хүн бүжигт ам барина гэсэн юм байна. Бүжигт бие барина, ам барина тийм юм хизээч амьдралтай байхгүй юм чи. Тэгээд жоохон үнэлэмж бага байдгийн юм шиг санагддгийн. Тэгээд би бол
тэрний эсрэг айгүй их тэмцэж явахыг хичээдэг. Энэ нь одоо өөрийнхөө чадж байгаа чадлаараа аль болохоор л одоо илүү олон хүндтэй бүжиг бол үнэхээр одоо амьд урлаг шүү тийм 100% амьд хүний одоо 100% одоо өөрөөс нь гарсан хүч байдгийг шүү гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Танад театрынхан бас танд их хайртай юм а ер нь энэ болгонд боломж олгоход бас хамт олон дэмжихгүй болох хэцүү шүү. Тэглгүй ах юм чинь миний хамт олон үнэхээр одоо миний арт гэдэг айгуу гоё юм. Манай хамт олон бол ерөөсөө би бинийг айгүй сайхан дэмждэг. Тэгээд ялангуяа надад бол намайг бол амар их дэмждэг гэж боддог шүү дээ. Ингээл уран бүтээл гадагшаад өчшөө ийш тийшээ явлаа чөлөө ингээ тэгээж гэд. Ер нь бол арт минь дандаа л үнэхээр одоо сайхан хамт олон байгаа. Сэрдийн нэрмжит бүжгийн чулуу минь байна. Үндэсний урлагийн их театрын бүх одоо уран бүтээлч минь байна. Тэгэл бүгд ингээд уран бүтээл дээр ч тэр тэ зургатаар гаргахад ч тэр ямарваа нэгэн уран бүтээл дээр ажиллахад эсвэл ингээд шүү жоох ингэж одоо бодгаа ингээрээ тэгээрээ шүүмжлэн тэр болгонд нь би ингээл бас тодорхой хэмжээгээр шат ингээд жоох ахиад явж байгаа юм шиг надад бол санагддаг. Амьдрал тэр чигтээ одоо төгс ч юм уу те өдөр болгон тэр инээд баясал байна гэж байхгүй шүү те гонигтай заримдаа шантрах буцмаарч болох ч гэдэг юм уу эсвэл зүгээр өөрөө шалтгааллахгүйгээр нийгмийн амьдралд буцлаад оронгууд стресстэй тохиолдол маш их байдаг. Тэр нь одоо үйлдэлд одоо өөрийгөө яаж зоригжуулж юугаар өөрийгөө цэнгэлдэг вэ? Тийм ер нь бол тийштэй ингээл янз янзын амьдралд бол нэг зовлон зүдгүүртэй 9 шидийн юм тохиолдсон. Тэгэл унаж босон те зүгээр л ингээл амар бүгдийг чадна гэж хизээж байхгүй шүү. Тэгэл өвчин зовлонгоос ахвалал зөндөл амьдрал юм болдог. Тэр болгон дээрээ л одоо өөрөө амар хүчтэй те чадах ёстой. Энийний дараа ингээ гарах ёстой. Би чадна л гэж өөрийгөө зоригжуулна. Тэгээ дээрээс нь зөвхөн өөрийгөө заримдаа бол барахгүй шүү дээ. Дийлэхгүй, босгохгүй тийм үе гарна шүү дээ. Тэгэхэд ингээд сайхан найз нөхд минь тэгээд ингээд гэр бүлийнхэн минь ингээд дэмжиж одоо чаднаа, одоо болно, одоо ингэ шүү, тэгээ шүү, чаднаа чи мундаг шүү гэж ингэ зоригжуулах одоо сайхан арт минь өвчнөө сайхан хүмүүс байна да. Нэвтрүүлэгтээ урьдсан зочдоос бас бүгдээс нь асууж байгаа нэг асуулт бол миний одоо нөгөө сошиал орчны талаарх хэрэглээ тэр дундаа үзэгчдэд зориулсан тэр нэг зөв энерги, зөв уриалгыг хүргээсэй гэдэг ийм нэг бодол байгаа. Ягаад гэвэл бидний харилцаа ер нь дэлхийн жамаар сошиал руу яваад орчжээ. Тэгэл өнөөдөр хүн болгон сошиалор л илүү харцдаг, сошиалд илүү ач холбогдол өгдөг ийм болсон байна л та. Би ч бас өсвөр насны охинтой тэгээд ер нь бол сошиалыг тэгж одоо л зарим хүмүүс бол хит ингэж нөгөө өөрийнх нь дотоод амьдралыг дийлгээл те ингэж ч хоол идлээ, энд ч байна, тэнд ч байна те. Тэгэл гэр орондоо хамаа намраа зүрмээр авах. Тэр бол боруу гэж бодож байгаа. Тэгээд тэрний эсрэг бас маш их одоо хөдөлгөөнүүд гарч байна шүү дээ. Тэгээд маш муухай бас хэрэгүүдч гарч байна. Тийм болохоор би бол сошиал дээр ерөөхдөө нөгөө сошиал бол entertainment л гэж боддог. Одоо реклам сурталчилгааны тийм талдаа л би ашигладаг. Тэгээд ерөөхдөө нөгөө амьд харьцаа байхгүй болцсон. Тэр бол үнэн. Тэгээд би ч гэсэн өөрөө барыг тийм болцсон нэг хэсэг тэгээл явж байгаа байхгүй. Өөрөө ирэхгүй ингээл уцаа оролдоол ингээл хүмүүстэй ингээл барыг одоо ажиллаа барыг одоо тэр сошиалор хийдэг болж байгаа хүмүүс ч байна шүү дээ. Тийм болохоор аль алинд нь одоо бас нэг бурууч гэхгүй те. Гэхдээ зөв ашиглах хэрэгтэй. Тэр ямиг зөвийг нь олж агаад тэгээд зөв ашиглах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд янз янзын буруу дуруу тийм хүмүүст бол юу яахгүй блоклот ч юм уусгүй найз байж болохгүй. Тэгээд ер нь л яг нөгөө сонголтоо өөрөө хийн штэ ямар хүмүүстэй найзлах, ямар хүмүүстэйг одоо найз биш байхаа өөрөө хийх учраас өөртөө яг зөв сонголт хийх хэрэгтэй. Тэгээд зөв ашиглах хэрэгтэй. Зөв ашиглавал бас ашигтай юмнууд бас зөндөө байгаа. Байнгын юм сөрөг сууж байгаа хүмүүс айгүй их байдаг шүү дээ. Тийм тэр компьютерийн цаана тэр утасны цаана өөрөө ямар мэддэхгүй тий. Тэгсэн мөртлөө хүний нөгөө хийгээ хөдөлж байгаа юм ажил ямар нэг юм дээр ингээл доромжлол тий. Тийм юу надад чинь тийм юм мэддэггүй юм байж худлаа янз янзын комент бичээл тиймэрхүү хүмүүс бол надад бас тэгжсэн л та. Гэхдээ тэрэнд бол би ерөөсөө санаа зовхгүй. Яг тэр тухайн үед тэрийг нүшчээд ёо ямар муухай юм бэ хүмүүс чинь гэж бодож байсан. Гэхдээ угаасаа үнэн биш худлаа. Тэгээд тэр 1000 тэгээд яах юм бэ?
гэж бодсон. Тэгээд ер нь бол хүүхдийн зураг мурган дээр ч гэсэндээ хүний нүд гэдэг бол бас амар хортой шүү дээ. Би бол тэгэж бас хүүхд мөхтэй нэгт хийдгүү. Гэхдээ одоо том болсон болохоор гайгүй л дээ. Тэгээд ер нь ялах малах хүүхдтэй тийм хүмүүс бол ер нь бол хүний нүднээс жоохон далтал байсан дээр гэж бодсон шүү. Тэгээд хит амьдралаа ингэж дэлгэмээрг байгаа. Ихэнх нь амар тэгээд идэг. Тэгээд тэрийг л болон болчихвол. Тийм ээ. Та хэд бас тэгж боддгоо. Ганц бие ээж юм ба. Тий. Хамгийн сүүлд хизээд дурлав. Ер нь ямар үед дурлдаг вэ? Амар юм байна. Гээ тэгэл дурлах мурлах цаагүй л явчихсан шүү дээ. Гэтэ одоо нь бол юу найз залуутай болсон байгаа. Яг би нөгөө сайхан бүсгүй байх хэр хэцүү вэ гэж асуух гээд байхгүй юу. Мэдээж олонд харагдах талаас нь бол сайхан өөрт кайфтай тийм ээ. Эрэгтэй фэнүүд хэр олон байдаг бол мэдээж хэрэгэл байгаа л да. Гэхдээ тэр хүмүүс чинь ингээд хэд тэгж над руу бол халдахгүй. Тэгэл одоо нэг сайхан үгээр бол хэлнэ. Гэхдээ би өөрөө л одоо тэр хүмүүсийг яаж харьцах уу гэдгээ би өөрөө л шийднэ. Харьцахгүй бол харьцахгүй л шүү дээ. Тийм болохоор тэрийг бол хүн өөрөө л зохицуулна. Мэдээж хэрэг бол бас ингээд хүмүүс одоо ингээд танилцын уулзъя, хоолнд орё гэсэн хүмүүс байдаг л да. Гэхдээ би өөрөө завчгүй. Тэгээд дээрэс нь тэгэл уулзаад явж гэж байх хөтэй тийм. Ер нь эмэгтэй хүн зөв байна гэдэг нь танихаар ямар ойлголт юм бэ? Зөв байна гэдэг нь ерөөсөө л зөв бодолтой л байх юм бол гэж боддог. Зөв бодолтой байж иж тэр зөв бүх алхмыг хийн. Тэгээ зөв бодлол зөв байвал тэгэл зөв л. За баярлалаа. За тэгээд энэ өдөр бас бидэнд цаг зав гаргасанд баярлалаа. Бидний ярилцах цаг бас ерөнхийдөө өндөрлөгдөх гэж байна. Ер нь яриад суугаад байвал сонсоод яриад суугаад байхаар ер нь яриач сайхан нийлэхээр өнгө аястай тийм ээ. Алганыхээ ток шоуны зочин бүр одоо бидэнд бас алганыхын дээр нэг сайхан зарчмынхаа талаар ч юм уу тий үзэгчдэд үлгэр дуурайл болох энэ үгийг хэлж бичиж үлдээх гарын үсгтэйгээ бичиж үлдээх юм дүрмтэй байгаа. За мэдээж одоо бид урьсан зочдынхаа алганы хийгээр нэвтрүүлгийнхаа 5 дахь модыг бүтээх гэж байгаамаа. Тэгээд Бямбаага бас гарын үсгээ үлдээнэ үү гэж хүсэж байна. За. Яг ингээд тулгамдгаар чинь юм орж ирдэг юм байна. За энэ бол бүх үзэгчдэд зориулсан үг шүү. Од митг ялалцаарай. Бямбаа гэсэн байна. За тэгээ гарын үсгээ монгол бичгээр уурч монгол бичгээр тавьсан байна. Бас анхны ийм гарын үсгтэй зочин байна. Баярлалаа. Ер нь байнга гарын үсгээ ууржингаар зурдаг тийм. Тийм, ер нь аль тийдэг. Ууржингаа ер нь бас монгол хүмүүс мартаж болохгүй тийм. Тэрийг бас мэдчих хэрэгтэй гэж байна. Юу вэ? За тэгэхээр алганыхээ ток шоуны шог зураач Азтай Бадарчин хошин урлагийн наадмын одоо гран-при шагналд Батэрдэн ах маань манай нэвтрүүлэгт зориулсан зочинд маань зориулсан бүтээлээ ирүүлдэг, нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг. Тэгээд хэсэг хугацаагаар бас өмнөх дугааруудад орсон зочдоос уушлт хүсье. Батэрдэн ах маань Америкт болсон дэлхийн шог зураачдын фестивалд оролцоо сар гарan байхгүй яжгаад ирсэн, ажилдаа орсон. Ингээд бас өөрийнхөө бүтээлийг Бямбад зориулж илгээсэн байна. Уг нь өөрөө байсан бол нөгөө тайлбарлалтын зурсан зургийнхаа учрыг тэгээд Бямбагийн шог зургийг хэдүүлээ бас хамтдаа гаргаж өгөө тий. Ямархуу байгаа бол гэж төсөөлж байна. Жохоо надад харин тийм ч юм шиг эсвэл шогоор зурсан болохоор арай өөр фантастик зурсан ч гэж магадгүй. За ингээд таны шог зургийг хэлээ. Яа. Би болохоор нөгөө төсөөлөхт айгүй том нүд нэг айгүй гоё том урал хоёр байх болов уу гэж бодсон чинь арай өөрөөр зурсан байна. Тэгээ зураач нь бас хацар мацрал хэвээрээ нөө яг л биш. Монгол хацар турдгүй мó гэдэг шиг. Турдгүй юм билээ. Баярлаа. За баярлаа. Гоё юм байна уу. За тэгээд манай нэвтрүүлэгт цаг зав гаргасан Бямбад баярлалаа. 2019 онд амжилт бүтээл бүхэн чинийх байг хэмэр бүхэн чинийх байг. Тэгээд 19 оныхоо товч зорилгоос ч гэдэг юм уу те. 18 онд үлдээсэн жаахан зүйлээс яриад нэвтрүүлгээ өндөрлөх үү. За тэгээд ийм сайхан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан Синигийн хамт олондоо Синий телевизийнхаа бүх одоо арын албанд байгаа тий найруулагч болоод одоо энд байгаа операторууд
арын албанд байгаа хүмүүс чинь дандаа орхигддаг штэ тий. Тэгээд би тэрийг одоо байнга хэлэх дуртай байдаг. Тэгээ арын албанд байгаа одоо жижүүрээсээ ахуулаад яг энэ ардталт нь одоо маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэр бүх одоо уран бүтээлчд нь бас амжилт бүтээлийн дээдийг бас эрүүл инхийг хүсье гэж бодож байна. Тэгээ та бүхэндээ бас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. За энд бас хүрэлцэж ирсэн одоо энэ сайхан оюутнуудаа бас үнэхээр баярлалаа. Өнөөдөр бас тэгээ миний амьдралд бас мартагдахааргүй нэг сайхан өдөр боллоо. Хизээч мартагдахааргүй те. Амьдралд нь бас нэг сайхан түүх ингээд болж өнгөрлөө. Тэгээ маш их баярлалаа. За миний хувьд бол 18 он үнэхээр одоо амьдралч тэр ажил уран бүтээлч тэр их л арвин одоо сайхан он болж өнгөрч байгаа. Тэгээд 2019 онд бол үнэхээр одоо хийх бүтээх маш их зүйл байгаа. Тэр болгоныгоо одоо бүгднгийн ард нь гарчаад бас нэг ингээ 12 сард ингээд ингээд маш их одоо хийж бүтээсэн он байлаа гэд ингээд сууж хамсаа ингээ бодож байна. Тэгээд дараа жил чинь манай үндэсний урлагийн их театрт маш гоё мюзикл тавьдаг гэж байгаа. Үндэсний мюзикл. Тэгээд тэр бол үнэхээр одоо яг уран бүтээлч бидний одоо хүч чадлыг авьяас бэлгийг шаардсан үнэхээр сайхан уран бүтээл болох байх гэж бодож байгаа. Тэгээд тэн дээрээ өөрийгөө айгуу сайхан тэр уран бүтээл дээрээ бэлдэндэ гэж бодож байна. За тэгээд амжилт хүсье 19 онд нь. Баярлалаа энэ өдөр бидэнд цаг зав гаргасанд. Баярлалаа. Сайхан бүсгүйтэй ярилцах бас надад сайхан байлаа. За ингээд үзэгчдээ энэ өдөр та бүхэнд бэлтгэх хүргэсэн алганы ихэ ток шоуны шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидний студидтэй хүндэтгэн урьдсан зочин бол Монголын үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан урлаг судлаач хадагтай Бямба байлаа. Тэгээд Бямба маань бас залуу уран бүтээлч эд хийж бүтээх насандаа яваа учраас бид бас магадгүй энэ нэвтрүүлгээрээ дараагийн жилүүдэд дахин илүү өөр гоё зүйлүүдийг яриад уулзах байх гэдэг ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхэнд энэ өдөр хүргэсэн бидний ярилцлага өөрийн гэсэн өгөөчтэй байсан гэдэгт бид итгэж байна. Үзэгч та бүхэн бидний ярилцлагаас нэг ч гэсэн зүйлийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Дараагийн дугаараар дараагийн шин зочны уур амьсгалаар эргэн уулзлаа. Түр баяртай.